За бид нар хичээл сургалтандаа 3D цэс их ашигладаг. За 3D цэс маань хичээлийн төрөл англи сэдвээсээ сонгоод энэ дээр байдаг. Тэгвэл бид нар 3D цэс буюу хүүхдүүдийн хамгийн өчиг дуртай цэсэн дээрээс даалгавар яаж боловсруулах вэ гэдгийг хэдүүлээ одоо сурцгаая. За бид нар дурын 3D сонгоё. За би энэ 3D-г сонголоо. За энэ 3D-г би жижиг айконоор бэлдсэн хичээл дээр жишээлбэл ингээд оруулчлаа гэж бодъё. Энэ дээр хүүхдүүд маань 3D-гээ дараад хичээлүүдээ үздэг, сонирхдог, хичээлийнхаа үйл ажиллагаанд ордог бол яг энэ 3D дээр нь яаж даалгавар боловсруулах вэ гэдэг арга зүй зааж байна. 3D үзэсгэлэнгүүд дээр энийг янз бүрийн хэлбэрээр харах, эргэж тойруулахын амруулж жижигрүүлэх функц байдгаас гадна зөв тэмдэгтэй нэг цэс бий. Энэ бол энэ агуулгаар хүүхдүүдэд жишээлбэл өөрсдөө асуулт хариулт өгөх ийм даалгаврууд байдаг. Бэлдсэн. Одоо тэгвэл хэдүүлээ энэ 3D дээр жишээлбэл яаж даалгавар хийх вэ гэдгийг хэдүүлээ үзцгээе. За одоо би нэмэх тэмдэгтээ энэ цэсэн дээр дарвал танд 3D үүсгэх боломжтой байна энэ дасгалууд гэсэн үг. Одоо би энэ дээр нэг удаагийн сонголттой 3D даалгавар үүсгэж болох нь эсвэл шошигдлох буюу хаана юу байгаа вүлээ, ялангуяа бүтэц, үйл ажиллагаа, туршилтын үйл ажиллагаанд хэрэглэж байгаа багаж зэргийг хүүхдүүдээр сонгохын тулд шошигдлох буюу аваач тавих даалгавар, хослуулах гэсэн ийм даалгаврууд гарч иж болно гэсэн үг. Тэгэхээр бид нар эндээс за 3 даалгаврыг 2 даалгаврыг туршиж үзье. За нэгдүгээрт бид нар хослуулах даалгаврыг үүсгэх гэдэг товчон дээр даръя. Ингэхдээ энэ өгөгдөл дээрээс шууд даалгавар маань бэлэн болоо гараад ирнэ гэсэн үг. За ингээд даалгавар маань бэлэн боллоо. За дасгалыг хэрвээ засварлах шаардлагатай гэвэл энэ товчон дээр дарж болно. За нэмээд 2 дахь даалгавар үүсгэе гэх юм бол дахиад би энэ дээрээ дарж болно. Энэ дээр дахиад өөрөө даалгавар бас үүсгэж болно гэсэн үг. За одоо энэ даалгавраа бид нар засварлах цэсгээ засварлаж болно гэж ойлгосон бол за дараагийнхан даалгаврыг яаж хийх вэ гэдэг зүйл байж болно. Эсвэл энэ даалгавраа энэ цэснүүдэд маш сайн хараар ангийн ажил руу оруулаад хийх гэж болно. AI-аар дахиад энэ дээр дасгал даалгавар үүсгэж болно. Хичээл дээр буюу даалгавар ашиглах боломжоор бас хийж болно. Эсвэл зүгээр зураг болгож оруулаад хүүхдүүдэд хийлгэж болно гэсэн үг. За одоо тэгвэл би энэ товчон дээрээ дараад том айконоор хийчихье. Одоо энэ дээр ингээд хаахад миний даалгавар маань энэ бэлэн болчихлоо. За ингээд дарахад одоо саяны даалгавар маань энэ дээр гарна гэсэн. Хүүхдүүд энэ дээр өөрсдөө холболтоо зөв хийгээд өөрөө өөрсдөө шалгах боломж үүсэж байна гэсэн үг. За хоёр дахь нь дахиад би 3D дээр саяны хослсон даалгавар хийсэн бол одоо бид нар дараачихаа даалгаврыг дахиад хий. За эндээс бид нар шошиглох даалгаврыг авч үзье. За шошиглох даалгаврыг аваад үүсгэх гээд явах юм бол яг энэ зурган дээрээс энэ хүүхдүүд урдны хайрцаг, кардон гол гэдэг аль зүйл нь зөв бэ гэдгийг хараад өөрсдөө хийх боломжтой бас нэг даалгавар ингээ гараад ирлээ гэсэн. За ингээд зөв бурууг нь өөрсдөө шалгаж болдог, хичээл дээр ашиглаж болдог гэсэн. За энийг мөн анги том айконоор хэдүүлээ энэ хичээл рүүгээ оруулж шалгаж үзье. Хоёр дахь даалгавар маань ингээд бэлэн боллоо. За гурав дахь даалгавраа хэдүүлээ үзье. За бид нарт дутууг нөхөх даалгавар бол энэ агуулга дээр болохгүй гэсэн учраас нэг агуулгатай даалгавраа нэг сонголттой даалгавар дээр дахиад хэдүүлээ тавьж үзнэ. За ингэхээр зурагт өгөгдсөн хэсэг нь аль хэсэг нь вэ? Тэгэхээр бид нар хүүхдүүдийн сонирхолтой зүйл дээр яг 3D дээр нь өгөгдөл дээр нь бас даалгавар хийж болох нэ. За энийг ангийн ажил багш нар бэлдэж байгаа зүйл рүүгээ ингээд оруулчих болно. Ингээд би 3 даалгавартай болчлоо гэсэн үг.
За энийг өөрсдийнхөө сонирхож байгаа 3D агуулгууд руу ороод туршиж үзээрэй. Баярлалаа.